Өвөрмөц цодон барилга байгууламжууд. Барилга байшин гэдэг тухайн улсын түүх соёл, ард иргэдийн амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, шашин шүтлэг, хөгжил дэвшил, эдийн засаг гээд маш олон зүйлсийг илтгэдэг. Дэлхийн улс орнууд хоорондоо тэнгэр багцсан өндөр барилгууд, усан дээрх барилга байгууламж, өвөрмөц цодон хэв загвар, инженерийн гайхалтай шийдлүүдээр хоорондоо өрсөлддөг. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдийн орон гэрээ итгээ цонин загвартайгаар хийх тохиолдол олон байдаг. Ингээд бүгдээрээ дэлхийн хамгийн ер бусын өвөрмөц цодон барилгуудын тухай мэдж авцгаая. Испани улс, Барселона хот, Каса Батло. Барселона хотын төвд байрлах Каса Батло нь Испанийн алдарт архитектор, дизайнер Антонио Гаудигийн уран бүтээл юм. Тэрээр уг барилгыг 1906 онд сэргээн засварлаж одоогийн өнгө төрхтэй болгосон ажээ. Арга яс шиг харагдахаар өвөрмөц хэлбэр хийцтэй учраас энэ барилгыг нутгийн иргэд ясны байшин гэж нэрлэдэг. Каталоны урлагийн шин загвар бүхий энэ барилгыг өвөрмөц цодон гэдэгтээ хэн ч эргэлзэхгүй байх. Ялангуяа доод давхрын ер бусын уран баримл, жигд бус 100% цонхнууд, урсгал ус шиг өвөрмөц хийцтэй чулуун фасад нь маш өнгөлөг, содон хэлбэртэй үнэхээр гайхалтай харагддаг. Дээвэр нумарсан хэлбэртэй бөгөөд луу эсвэл өлөг гүрвлийн нуруутай төстэй санагддаг. 2005 онд Каса Батло нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд жил бүр олон мянган хүмүүс зөвхөн энэ барилгыг үзэхийн тулд дэлхийн өнцөг болон бүрээс Барселона хотод ирдэг ажээ. Америкийн нэгдсэн улс Ohio мужи Лонгбергерийн саксны барилга. Энэ барилга бол том сакс гэж нэрлэгддэг Ohio мужид байрлах гайхамшиг дурсгалт газар юм. Анх Дэв Лонгбергер гэх эрхэм 1973 онд өөрийн гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд 1978 оноос эхлэн Лонгбергер саксаараа алдартай болж эхэлсэн. Ийхүү тус компани цэцэглэн хөгцөөр 2000 онд буюу оргил үедээ 8200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байсан. Харин барилгын хувьд 1990 онд тус компани нэрийн бүтээгдэхүүн болсон Лонгбергер саксыг дуурайлган 7 давхар шилэн дээвэртэй барилга хийлгэхээр захиалга өгчээ. Нийт 16722 м2 талбай бүхий уг барилга нь 1997 онд ашиглалтанд орсон. Барилга баригдаж дуусахад яагаад бүхэл бүтэн 7 жил зарцуулсан бэ? Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Жишээлбэл барилгын дээд давхрууд нь доод давхраас өргөн байсан учраас зураг төсөл боловсруулах болон барилгын ажил явагдахад нэлээд хүндрэлтэй байсан гэдэг. Тодорхой хэлбэл барилгын 2 дугаар давхар 1860 м2 талбайтай байсан бол хамгийн дээд давхар нь 2322 м2 талбайтай байжээ. Барилгын саксны байр бол бараг 150 тонн жинтэй. Хүйтэн цаг агаарт халдаг бөгөөд ингэснээр улирч солигдох үед засмус тогтох. Улмаар барилгын шилэн дээвэр дээр мөс унахаа сэргийлдэг ажээ. Том сакс барилга гадна талаас нь харахад нэгэн цул мэт харагдах боловч дотор талдаа маш цэлгэр, байгалийн гэрэлтүүлэх сайтай, үнэхээр гоёмсог тансаг харагддаг. Барилга 2016 оноос үйл ажиллагаагаа зогсоосон боловч нутгийн оршин суугчид болон барилгад ажиллаж байсан хүмүүс уг барилгыг дахин нээлттэй хийж зочд буудлын зориултаар ажиллана гэдэгт итгэдэг. 2021 оны 1 сарын байдлаар уг барилгыг 6.5 сая доллар буюу 22 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Өмнөд Солонгос улс, Сөүл хот, Дүндэмүн дизайн плаза. Өмнөд Солонгосын Сөүл хотын гол дурсгалт газруудын нэг Дүндэмүн дизайн плаза сүр жавхлантай, урт мөрийн хэлбэртэй, өвөрмөц загвар дизайнтай гэдгээр алдартай. Барилгын дээвэр дээр алхаж зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд дэлхийд дээгүүр орох томоохон үзэсгэлэнгийн талбай, жижиг худалдааны дэлгүүрүүд, Сөүл цайзын сэргээн засварласан хэсгүүдийг багтаасан гэдгээр онцлогтой. Мөн барилгын ойр орчимд олон тооны өвөрмөц хөшөө дурсгал, гэрэл чимэглэлүүд байдаг. Тийм учраас Дүндэмүн дизайн плаза бол Өмнөд Солонгосын Сөүл хотод ирсэн жуулчдын хувьд зайлшгүй очих ёстой гайхалтай газруудын нэг юм. Уг барилгын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд 2014 оны 3 сарын 21-нд албан ёсоор нээлттэй хийж өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө гайхах болсон юм. Америкийн нэгдсэн улс, Миссури мужи, Христийн сүмийн барилга. Энэ барилгын ажил 1990 оны 4 сарын 6-нд эхэлж 1994 оны 4 сарын 17-нд дууссан бөгөөд барилгын дизайныг Япон гаралтай Америк архитектор Гио Обото зохион бүтээжээ. Тийм учраас сүмийн дэргэд Япон маягийн цэцэрлэг түрээлэн хүртэл бий. Энэ сүмийн танхим ойролцоогоор 1600 хүний судалтай, үнэхээр цэлгэр том, маш үзэсгэлэнтэй, хараа булаам харагддаг. Таацн хүртэл үнэхээр өвөрмөц цодон шийдэлтэй. Харин сүмийн гадна басаад хүн болгоны анхаарлыг татгаар хийгдсэн бөгөөд тэнгэр өөд тэмүүлсэн спираль хэлбэртэй зэвэрдгүү ган дээвэр нь ирсэн хүн болгоны сонирхлыг өөрийн ирэхгүй татдаг. Энд зөвхөн сүмийн мөрөглийн танхимаас гадна сүмийн сургууль, сүмийн захиргааны офисууд, уулзалт, танилцуулга, хичээл зориулсан театрууд, музей, бэлэг дурсгалын дэлгүүрүүд хүртэл байдаг. Христийн сүмийн барилгад хөтчтэй аялал хийх боломжтой учраас
нэлээд алдартай газар болжээ. Жил бүр ойролцоогоор 60 мянган хүн энд сүм болон ойролцоох зүйлсийг үзэхээр энд ирдэг ажээ. Азербайджан улс, нийслэл Баку хот, Азербайджаны үндэсний хивсний музей. Энэ барилгын загвар хуйлсан хивс шиг харагдах зорилготой бөгөөд Австрийн архитектор Франц Янцын зохион бүтээсэн шийдэл юм. Барилгын ажил нийт 6 жил явагдсны эцэст Азербайджаны үндэсний хивсний музей 2014 онд Баку хотын далайн ирэг дээрх шинэ барилгадаа нүүн орсон юм. 1967 оноос эхлэлтэй энэ музейд уламжлалт болон орчин үеийн хивс нэхэх техник, хивсний материал, багаж төхөөрөмж, Азербайджаны хивс, хивсэнцрийн хамгийн өргөн цуглуулга бүхий үзмрүүд байдаг. Цуглуулгад 17 дугаар зууны үеийн хивс, 14 дугаар зууны керамик идэл зэргээс эхлээд 10,000 гаруй зүйл багтжээ. Хятад улс, Шанхай хот, Буунд санхүүгийн төв. Буунд санхүүгийн төв нь Шанхай хотын хуучин хотын бүсэд барилах дэлхийн хамгийн ер бусын барилгуудын нэг юм. Түүний загварыг Foster and Partners гэх нэртэй Британий олон улсын архитектурын фирм ба Английн дизайнер Томас Хитервирк нар хамтран бүтээжээ. Барилгын гадна талд байрлах 3 давхарх бүхий зэвэрдгүү ган хоолоонууд барилгаа тойрон аажмаар эргэлдэн хөдөлдөг. Энэ үзэгдэл яг театрын хөшиг нээгдэж хагдахтай адилхан харагддаг. Ягд гэвэл зохион бүтээгчид үнэхээр л театрын хөшгнөөс санаа авч бүтээсэн ажээ. Энэ барилгын таац давхраасаа хамаарч 4-өөс 6.5 м өндөртэй буюу цэлгэр том, уужим орон зай бүхий нийтдээ 7 давхраас бүрддэг ажээ. Швейцар улс, Дитекон хот, дэлхий байшин. Хиймэл нуурын эргэн тойронд байрлах эдгээр ер усын байшингууд өв сургамлаар бүрхэгдсэн эрчим хүчний хэмнэлттэй барилгууд юм. Шорон давхаргаар хамгаалагдсан учраас өвлийн улиралд дулаан алдагдал багатай бөгөөд энгийн уламжлалт барилгаас 3 дахин бага эрчим хүч зарцуулдаг. Харин зуны улиралд байшингууд эсрэгээр сэрүүхэн байдаг тул эйр кондишн болон бусад бүх төрлийн төхөөрөмжийг хэрэглэх шаардлагагүй. Эдгээр байшингууд жижиг овоохоо мэт харагддаг боловч дотор тал нь цэлгэр том, 9 ширхэг тустай байшинтай бөгөөд тус бүр нь 3-аас 7 унтлахын өрөөтэй, тэрч бүхэл төвдөө хиймэл нуур, газар доорх зогсоол, ургамал ногоо ургуулах өрөөнүүдтэй ажээ. Швейцарын архитектор Питер Веч байгаль дээлтэй амьдралын хэв маягийг хүсдэг хүмүүст зориулан эдгээр байшингуудыг зохион бүтээсэн ажээ. Польш улс, Сопот хот, Мурий байшин. Кирзиви домик яг яаж уншихын цай мэдэхгүй боловч энэ үг бол Польшоор Мурий байшин, дахир байшин гэсэн утгатай үг бөгөөд нутгийн иргэд энэ барилгыг Сопот дахь ер бусын худалдааны барилга гэж нэрлэдэг. Тус барилгыг Польшийн алдарт зохиолчдын үлгэрээс сэдвлэн загварыг гаргаж 2004 онд барьж дуусгажээ. Мурий байшин хотод байрлах худалдааны төвийн нэг хэсэг учраас дотроо олон тооны худалдаа үйлчлэгээний газруудтай байдаг. Тиймээс нутгийн иргэд болон аялагчид хооллох, дэлгүүр хэсэх, зураг авахлах зорилгоор энд түгээмэл ирдэг ажээ. Испани улс, Валенсиа хот, мэдлэгийн мэлмий барилга. Энэ бол Испанийн Валенсиа хотын урлаг, шинжлэх ухааны зохицлбарын нэг хэсэг болох авраг нүдтэй төстэй мэдлэгийн мэлмий гэгддэг 13,000 м2 талбай бүхий томоохон барилга юм. Энэ барилга 1998 онд баригдаж дууссан бөгөөд 110 м урттай, 55.5 м өргөнтэй хагас бөмбөрцөг хэлбэртэй төмөр бетон байгууламж юм. Гэхдээ барилгын усан сан талын доод хэсгүүд нь дээш нугаларч онгоодог шилэн басаатай гэдгээрээ онцлогтой. Ер нь энэ барилгыг хүний нүдтэй адилхан харагдуулахын тулд энэхүү зохион бүтээжээ. Үйл ажиллагааны хувьд барилга дотор IMAX кинотеатр, одон уран судлалын төв, лазер гэрлийн шоу зэрэг олон арга хэмжээ явагдгаараа алдартай. Франц улс, Теул-сир-Мер хот, хөөсөн ордон. 1200 м2 талбай бүхий уг барилгыг 1975-аас 1989 оны хооронд Францын аж үйлдвэрчин Пьер Бернардд зориулан Унгарийн архитектор Анти Лово зохион бүтээсэн гэдэг. Энэ барилгыг өвөрмөц хөгжилтэй хэлбэр дүрснээс нь болж хөөсөн бөмбөлөгтэй зүйрлэн хөөсөн ордон гэж нэрлэжээ. Энэ барилга нийт 29 энгийн өрөө, 11 угаалгын өрөө, 10 унтлахын өрөө, янз бүрийн усан сан, хүлээн авалтын танхим, 500 хүний суудалтай задгаа театраас бүрддэг. Тийм учраас энэ барилгад маш олон тооны арга хэмжээ, загварын шоу зэрэг зохиогддог ажээ. Энэтхэг улс, Хайдрабад хот, үндэсний загас агнуурын хөгжлийн төв. Аврах том загас хэлбэртэй энэхүү хөгжилтэй барилга нь Энэтхэг улсын загас агнуур, загасны аж ахуйн салбарын төв байр юм. Энэ бол шинэлэг санаа, архитектурын гайхалтай жишээнүүдийн нэг боловч нутгийн оршин суугчид аврах том загсан барилгын талаар янз бүрийн бодолтой байдаг. Зарим хүмүүс энэ барилга болон түүний загварт шин сэтгэлээсээ хайртай байдаг бол зарим нь үнэхээр утгагүй зүйл гэж үздэг ажээ. Гэхдээ зөвхөн Энэтхэгийн үндэсний загас агнуурын хөгжлийн төвийн барилгыг үзэхийн тулд цөөнгүй хүмүүс энэ хотод ирдэг байна. Ямар ч байсан үүнийг харсан хүн өөртөө хизээч мартахааргүй дурсамжийг бүтээх болно.
Чех улс Праг хот бүжиглэж буй байшин. Праг хотод байрлах бүжиглэж буй байшин бол Чех улсын түүхэн дурсгалд алдартай барилга юм. Архитекторууд барилгын зураг төслийг 1992 онд хийсэн бөгөөд барилгын ажлыг 4 жилийн дараа буюу 1996 онд дуусгасан ажээ. Энэ барилгыг анх Америкийн алдарт бүжигчин, дуучин, жүжигчин Фред Астер болон Жинжер Роджерс нарын нэрийг ашиглан Ginger and Fred гэж нэрлэж байсан боловч одоо хүмүүс бүжиглэж буй байшин гэдэг нэрээр нь сайн мэдэх болжээ. Гэхдээ сайн анзаарвал энэ барилга үнэхээр бүжиглэж буй хосуудтай адилхан харагддаг. Энэ барилга офис, зочд буудал, уран зургийн галерей болон рестораны зориултаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ барилгын гадна зам талбай харагдаж үнэхээр гайхалтай учраас энэ барилгын 7 давхарт байрлах ресторан үнэхээр алдартай болжээ. Нэмжлэхэд энэ барилга баггүй зовлон үтсэн бөгөөд 1945 онд Америкийн нэгдсэн улс Праг хотыг бөмбөгдөх үед бөмбөгөнд өртөж сүйрч байсан орон сууцны барилга юм. Та бүхэнд 1945 болон 2010 онд дарсан зургуудыг харьцуулан харууллаа. Дайн тулаан ямар аимшигтай гэдгийг та бүхэн харж байгаа байх. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өр бүсийн өвөрмөц цодон барилгуудын тухай танилцууллаа. Барилга байшин гэдэг зөвхөн амьдрах, ажиллах зорилттой зүйл биш гэдгийг та бүхэн ойлгож авсан байх. Барилга бол тухайн улсын түүх соёл, гоо зүүн үнэлэмж, ард иргэдийн амьдралын хэм маяг, итгэл үнэмшил, шашин шүтлэг, хөгжил дэвшил, эдийн засаг гээд маш олон зүйлсийг илтгэдэг. Үүнээс гадна барилга байгууламж бол аялал жуулчлал, мөнгөний урсгалыг өөртөө татах томоохон хүчин зүйлсийн нэг мөнөөс мөн юм. Тийм учраас Монгол улс андлын хөшөө болон түүнтэй ижил төстэй зүйлсийг хийх биш, илүү бодлого судалгаанд үндэслэн Чингис хааны морьт хөшөө зохицолбортой ойролцоо, эсвэл түүнээс ч илүү чанартай бүтээн байгуулалтуудыг хийх нь нэн чухал байна. Хэрвээ энэ төрлийн бичлэг сонирхолтой санагдвал та бүхэн өөрсдийн санал бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Бичлэгүүдийг минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.